яг маргааны гол асуудлуудын нэг болчиход байгаа. Бид илүү хязгаарлалт багатай аргаар үндэсний аюулгүй байдалд учирч болцшгүй эрсдлийг шийдвэрлэж чадах уу? Тэр нь хэрэглэгчдийн илэрхийлэх эрхэд төдийлөн хүн дээр нөлөөлөхгүйгээр шийдэгдэж чадах уу гэсэн асуудал яригдж байна. Мөн Техас төсөл нэртэй саналч яригдж байсан. Энэ нь TikTok-ийн Америк хэрэглэгчдийн өгөгдлийг Техаст байрлах Oracle-ийн сервер дээр хадгалах, мөн Америк нэгдсэн улсын засгийн газарт илүү хяналт өгөх тухай санал байсан юм. За Хятад улсын талаас бол хэдийнэ нэг бус удаа Америкийн өгөгдөлд халдсан. Тэгэхээр TikTok-ийн эрсдэл бусад дата аюулгүй байдал, хувийн мэдээллийн нууцлалын асуудлуудаас үнэхээр илүү ноцтой юу, эсвэл энэ нь илүү өргөн хүрээнд таваад дата хамгаалалт, хувийн мэдээллийн тухай ярилцах хэрэгцээг харуулж байна уу гэдэгт асуудал. За энэ хуульд хувийн өмчийн босго хувь хэмжээ гэж би юу тодорхой хэмжээнд бууруулвал асуудалгүй болох болов. За хуульд бол хувь хэмжээг нь тогтоосон байдаг. Гэхдээ илүү сонирхолтой асуудал бол